Тэр дэлгэцийн өмнө гарч ирэхдээ хүн болгоны хартыг өөр дээрээ тусгаж чаддаг байсан. Түүний нэрийг Мэрилин Монро гэдэг. Гэвч дэлгэцийн ард камер унтарсны дараа ганцаардал сэтгэл төгшөөрөлтөнд үлддэг байв. Мэрилин Монро 1926 оны 6 сарын 1-нд Америк улсын Калифорни мужийн Лос Анжелес хотод төрсөн. Түүний жинхэнэ нэрийг Норма Жин Мортенсон гэдэг. Түүний ээжийг Gladys Pearl Becker гэдэг бөгөөд шизофрени буюу сэтгцийн өвчтэй байсан учраас Норма буюу Монро айлуудаар дамжин өссөн байна. Түүний аав хэн гэдг нь тодорхойгүй байдаг. Түүний ээж Gladys 1924 онд Мартин Эдвард Мортенсон гэх залуутай гэрэлсэн боловч жирэмсэн болохоос өмнө салсан. Зарим намтар судлаачид Gladys огноо эцэггүй хүүхэд хэмээх нэр зүйлэхгүй тулд Мортенсны овгийг ашигласан гэж бичсэн байдаг. Монро ч мөн ялгаагүй Мортенсныг төрсөн эцгээ биш хэмээн үгүйсгэж байсан ба бага байхад нь ээж нь Чарльз Стэнли Гиффорд гэх хүний зургийг үзүүлээд энэ хүн чиний төрсөн эцэг гэж ярьсан байдаг. Тодорхойлбол бага байхад нь тэдний гэрийн хананд нь үлгүүстэй зурнууд донд нэг эрэгтэй зураг байдаг байсан. Тэр зургийг хараад Монро ээжээсээ хэн болохыг нь асуухад чиний аав гэж хэлж байсан ба хожмын алдарт жүжигчин Кларк гэх эрэгтэй зураг байсан. 10 хэдхэн настай байхдаа жүжигчин Кларк руу залгаад өөрийнх нь охин болохоо хэлэхэд жүжигчин эрэгтэй юу ч хэлэлгүй уцаа тасалсан тул жинхэнэ аав нь үнэхээр мөн хэмээн бат итгэж өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн сэтгэлээр унж байсан байна. Гэвч үнэндээ энэ жүжигчин түүний төрсөн аав биш байсан. Гэхдээ Монро нэг эрэгтэйг өөрийнхөө төрсөн эцэг гэж таамаглаж байсан. Тэр хүний нэрийг Чарльз Стэнли Гиффорд гэдэг бөгөөд сүүлд 2022 онд генетикийн шинжилгээгээр Монрогийн төрсөн эцэг нь мөн болох нь батлагдсан юм байна. Монро багаасаа киноны хорхоотон байсан. Түүний ээж кинотеатрт эвлүүлэгч хийдэг байсан учраас энэ нь түүнд маш их нөлөөлсөн. Кинотеатрт хамгийн урд талын игнэнд суугаад эхнээс нь дуустал нь бүх киног анхааралтай үздэг байсан. Монрогийн ээжтэйгээ хамт байх хугацаа нь 8 жил хүрэхгүй богино байж. Түүний ээж сэтгцийн хүнд эмгэгтэй болсон учраас ээжийнх нь найз Грейс Монрогийн асран хамгаалагч нь болсон. Монро нэгэн ярилцлага дээрээ би асрамжийн газрын цонхоор RKO гэх газрыг хараад уйлдаг байсан. Яагаад гэвэл тэнд ээж маань ажилладаг байсан гэж ярьсан байдаг. Монрогийн ээжийн найз Грейс ганц бие бүсгүй байсан ба 1935 онд буюу Монрог 9 настай байхад нь гэрэлсэн. Тиймээс Монрог Лос Анжелесын хүүхдийн асрамжийн газар өгсөн юм байна. Зарим судлаачид энэ талаар тайлбарлахдаа Грейсийн нөхөр Монрог оролддог байсан учраас өөрөөрөө айлд 2 ч удаа өрчлөөлж байсан ч буцаад Грейс дээр ирдэг байсан хэмээн бичсэн байдаг. Грейсийн нөхрөөс болоод хамт байх аргагүй болж хурдан нөхөрт гарах сонголтыг хийсэн хэмээн бичсэн байдаг ч үнэндээ бол өрчлөөсөн гэр бүл нь хол газар нүүхээр болсон учраас асрамжийн газар руугаа буцах болсон юм байна. Ер нь бол түүнийг хамгаалах хүн байхгүй учраас дээрлэгдэг, доромжилдог байсан. Тиймээс хурдан хэн нэгний нүмерт байж хамгаалуулахыг хүссэн байна. Тэгээд Монро 16 настайдаа хөрш айлынхаа Жим Догерти гэх залуутай гэрэлсэн. Түүний сүүлийн удаа өрчлүүлсэн айл нь 15 настай байхад нь маш хол нүүхэр болсон. Тэр үеийн хуулинд асрамжийн газар байсан хүүхдийг дагуулад хол нүүх боломжгүй байсан юм байна. Тийм учраас өргөж авсан ээж нь хажуу айлынхаа 21 настай залуутай танилцуулсан бөгөөд тэр Монрог 16 нас хүрэхийг нь хүлээж байгаад гэрэлсэн юм байна. Гэрэлснийхээ дараа үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Энэ үеэрээ гэрэл зурагчны дуран дуртан сэтгүүлийн зураг авахулж эхэлсэн. Энэ сэтгүүл нь цэргүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн хагас нутгийн зургийг нийтэлдэг байсан. Нэг цагт $5 авдаг байсан ба тэр үед маш их цалин байж. Энэ ажил түүнд таалагдах боловч нөхөрт нь таалагдаагүй. Ингээд үйл ойлголцол үүсч тэд 4 жил хамт амьдарсны эцэст салцгаасан. Ингээд үргэлжлүүлэн моделийн ажиллаа хийж байх зурн Fox кино компани түүнийг олж харан кинонд тоглох санал тавин гэрээ байгуулсан. Гэрээ хийснийхээ дараа шууд кинонд дүр бүтээх боловч тэр үед жүжигчнэр хүлээн зөвшөөрөгдөж үнэлгээ авч чадаагүй. Жүжиглэх чадваргүй гэж шүүмжлүүлж байсан байна. Тиймээс жүжигчний сургалтанд сууж эхэлсэн. Жүжигчний сургалтанд өдөрт 3 цагаар суудаг. Өдрийн хоолоо идсэний дараа бүжгийн сургалтанд 1 цаг яваад дараа нь дахин 1 цаг дууны хичээлд явдаг. Мөн туйлзуур сэлэмний тулааны хичээлд 1 цаг явдаг байсан. Fox кино компани ажилчид түүнээс чи яагаад ингэж хичээгээд байгаа юм бэ гэж асуухад хизээ нэгэн цагт надад боломж олдвол тэр үед би бэлэн байхыг хүсэж байна гэж хариулсан. Тэр үед тус компанитай гэрээ байгуулсан жүжигчид компани дуудахаас нааш ирдэггүй
унцаар л байдаг байсан гин. Нормагийн цуглуулсан мөнгө дуусч эхлэх үед тэрээр моделийн ажлаа дахин хийж эхэлсэн бөгөөд олсон мөнгөөрөө жүжигчний сургалтын төлбөрөө төлж дуусгасан. Сургалтанд суусны дараа кинонд туслах дур бүтээж явсан ба 3 жилийн дараа Asphalt Jungle гэх кинонд гол дур бүтээсэн. Цаашлаад На Ягари гэх кинонд хүртэл гол дур бүтээж Холливуудад танигдсан байна. Fox кино компани зүгээс түүнийг Sexy Icon хэмээн олонд танилцсан. Холливуудын алдартай жүжигчин болсон ч тэрээр өөрийгөө хөгжүүлэх тал дээр байн анхаардаг байсан. Жүжигийн сургалтанд суусаар л байсан. Түүнчлэн их сургуульд элсэн орж урлаг, уран зохиолыг судалж эхэлсэн бөгөөд байнга ном унших болсон байна. Бас хаяа шүлэгч бичдэг байсан. Түүний ном уншиж байгаа маш алдартай зураг хүртэл байдаг. Гэвч энэхүү зургийг харсан хүмүүс ном уншиж байгаа дүр үзүүлж байна. Хэцүү ном учраас имижээ бүрдүүлж байна гэх мэтээр шүмжилдэг байсан. Джон Хайд гэдэг хүн Нормагийн нэр болон өсний өнгийг нь хүртэл өөрчилж, ер нь бол Мерлин Монро гэх имижийг бүрдүүлж байсан хүн юм байна. Алдар хүндийн оргилд гарсан ч Монро үнэхээр хүнд хэцүү цаг үеийг туулж байсан. Хэн ч өөрийг нь ойлгохгүй байсан учраас сэтгэл готролд хүртэл орж байсан байна. Жүжигчин болж олонний танил болсны дараа тэрээр 2 дахь удаага гэрэлсэн. Түүний нөхрийг Жо Димочо гэдэг бөгөөд бейсболын тамирчин байсан. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Түүний алдартай зургуудын нэг болох хормоос хөвддөг зураг байдаг шүү дээ. Тус зурагны зураг авалтын үеэр хувцаслалт нь хит задгаа байна гэдгээс болоод зургийн талбай дээр тэр муудалцсан гих мэт шалтгаануудаас болоод нэгжилж болоогүй салсан юм байна. Монро өөрийн биеэр салалтаа олонд мэдгдсэн ба хэр зэрэг хэцүү байгаа нь олон нийтэд харагдаж байсан. Тэрээр им ууж, арх ууж тэсэж байсан гин. Тэд хэдий салсан ч Жо Мерлинийг хайрласаар байсан бөгөөд түүнийг нас барсны дараа ажил явдлыг нь хариуцаж хийсэн. Мөн 20 жилийн турш 7 өнөخت 3 удаа булшин дээр нь сарнаа хөргүүлдэг байсан. Тэр салсныхаа дараа Монротой дахин нийлэхээр төлөвлөж байсан юм байна. Энэ салалтын дараа олон нийт түүн рүү залуу насныхаа наалдааг сохиж түүнийг доромжилж, шүүмжилж эхэлсэн бөгөөд маш хүчтэй дайралт дарамтууд ирдэг болсон. 2 жил шахам хугацаанд зоосны эцэст 3 дахь удаага гэрэлсэн нь Артур Миллер гэх алдарт жүжигийн зохиолч байсан. Артуртай гэрэлсний дараа Мерлин өөрийгөө жинхэнэ оюунлаг, үн цэнтэй хүн гэж мэдэрч байсан гин. Гэвч мөн л хувийн асуудлаас болоод 5 жил хамт амьдраад 1961 онд салсан юм байна. Монро хүүхэд төрүүлж байгаагүй. Тэр хэд удаа жирэмсэлж байсан ч харамсалтай нь зулбаж байсан юм байна. Ингэж албан ёсоор 3 удаа хурмаа хийж байсан. Гэхдээ дараа нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч John F. Kennedy болон түүний дүү Роберт Кеннеди нартай дотн харилцаатай байсан гэх зургал гарсан байдаг. 1962 онд төрийн дөрвөнд зориулж дуулсан Happy Birthday Mr. President гэх дуу нь энэхүү зургалыг улам лавшруулсан. Гэхдээ эдгээр харилцаанууд нууцлаг, нотлогдоогүй хэвээр үйлдсэн байдаг юм байна. Мерлин хэд хэдэн сэтгэл зүйн асуудлуудад тулгарч байсан. Эдгээрээс дурдвал клиник депресс буюу гүн гутрал, сэтгэл түгшүүр, хоолны туршилгүйдэл, нойрны эмгэг, өөрийгөө голох хандлага, амиа хорлох бодол, сэтгэл зүйн тогтворгүй байдал зэрэг асуудлуудтай тулгарч байсан. Эдгээр асуудлууд үүсэх болсон шалтгаануудаас дурдвал ээж нь шизофрени өвчтэй байсан тул Мерлин өөрийгөө уг өвчнийг залхамжилж магадгүй гэж айдаг байсан. Холливуудад секс симбол хэмээн өргөмжлөгдөж, биеийнхээ үзмжээр л үнэлэгдэж, ур чадвараа үнэлүүлэх бус түүнийг чадваргүй гэж үл тоодог байсан. Ийхүү олон нийтийн хүлээлт нь эргээд түүнд маш их дарамт болон ирдэг байсан байна. Шүн унтаж чаддаггүй байсан учраас сэтгэц нойрны эм тайвшруулах юм уусаар сүулдэ донтсон байсан. Эцэстээ эдгээр эмүүдийн тун хэтрэлт нь амьдралыг нь авч одсон гэж үздэг. Монро эдгээр асуудлаа яаж даван туулж байсан бэ гэхээр олон жилийн туршлагатай сэтгэл зүйчтэй ярилцдаг байсан. Түүнийг Ральф Гринсон гэдэг тухайн үеийн хамгийн алдартай сэтгэл зүйчдийн нэг байсан. Гринсонтай уулзаж байнга зөвлөгөө авдаг байсан. Гэхдээ зарим сэтгэл зүйчид Ральф Гринсоныг түүнийг эмийн хамааралтай байдалд ороход нөлөөлсөн гэж шүүмжилдэг. 1962 оны 8 сарын 5-нд Мерлин Монро Лос Анжелес дахь гэртээ нас урсан байдалтай болсон. Цагдаа нарын дүгнэлтээр амь насаа ээгүүтгсэн гэж үзсэн ч олон хүн үүнийг улс төрийн хувилдаан, түүний үхлийн цаана хэн нэгэн гэмт итгээд байгаа гэж шижгэлдэг юм байна. Нас барах үедээ дөнгөж 36 настай байсан Мерлин Монро нь эмзэг сэтгэлтэй, авьяастай, үзэсгэлэнт бүсгийн дүрээрээ домог болон үлдсэн. Түүнийг Холливуудын гялцэл гэрлийн ард нуугдсан харанхуй үнэн гэж олон хүн дүгнэдэг. Нэмж дуртахад
Мэрилин Монро бол эмзэглэл гэдэг сул тал биш, харин гүн мэдрэмжтэй байх чадвар гэдгийг баталж харуулсан хүн гэж тэмдэглэсэн байдаг. Тэрээр амьдралынхаа хатуу сорилтуудыг урлаг, дүр, дуу хоолойгоор дамжуулан гэрэлтэй болгож чадсан. Түүний хэлсэн олон ишлэлүүд байдгаас илүү сайхан зүйлс бүрэлдэхийн тулд зарим зүйлс нурах хэрэгтэй байдаг гэх ишлэлээр өнөөдрийн бичлэгээ өндөрлүүлье. Бичлэгийг манд дуустал нь үзэж хүлээж дэмждэг хүмүүстээ үнэхээр их баярлалаа шүү. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.